За сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Соёл кафе нэвтрүүлэг маань уламжлал ёсоор Corporate Convention Center-ийн Chairman зоогийн газраас ээлж дугаараа хийхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид зочнороо Easy компани захирал тийм ээ алтан гэрлийг урьж ирүүлээд байна. Зөв хэлбэрээс танилцуулгатай. Тэг компани нь бол Mexico гэж явдээ. За. Easyman нь манай одоо нэг үйлчлэгээ. Easyman одоо онлайн худалдаа. Онлайн худалдаа тийм. Easyman цахим ихтлгүүр гэж. За хоёулаа яриагаа би сая ажиллаар Америкт нэлээ явлаа л да. Тэгээд миний охин надад нэг Nike-ийн тийм одоо пүүз захилаа л да. Тэгэхээр би Nike дэлгүүрээр очиод нөгөө пүүз нь олддгоо. Зурагт нь явуулчихаа. Тэгсэн чинь аваа та энийг Amazon-оос л одоо яг энийг л ингээд одоо захиалга өгөөл авчрах хэрэгтэй байна гэдэг. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гээд байна гэхлээр би Америкт байгаа нэг айлаар Amazon руу захиалга өгөөд харьцагтайгаа бүх юмтайгаа яг миний охины загсан гэр ихнүүдэн дээр аваад ирчих. Тэгэхээр иймэрхүү онлайн худалдааг одоо Монгол хөгжүүлэх гэж ярил л да. Чи бас харьцангуй шин үзэгдэл шүү дээ. Энийг хийж байгаа гэж би сонсоод өөрөө чинь энэ ярилцлаганд орсон. Энэ онлайн худалдааны соёл. Би сая Америкт байхдаа л бодчихлаа. Энийг Монголд одоо хийж барьдаг тийм зүгээр мерсэл сонсогдох боловч яг ингээ гардан хийж байгаа хүнтэй студид уулзаж чадаагүй дэврлээ л дээ. Тэгэхээр манай ярилцлага бол тийм харилцсан биеинтэйгээ ярьдаг формат шүү. Бити энэ одоо яриа таслаа янз бүрийн ярьлаа гэж ойлгоорой. Тэгэхээр би хоёулаа энэ яриагаа одоо Amazon гэдэг маягаар монголчууд их сайн мэддэг учраас Монгол Amazon гэж ярил л да. Тийм ээ ерөөхдөө. Тэгэхээр өөрөө энэ талаараа одоо яагаад хийх болов? Сэтэл нь юу вэ? Гэдгээс хоёулаа яриагаа хэл. Энэ юм одоо энэ цаг нэвтрүүлэгтээ орж оролцуулж байгаа. Танд танаа энэ студийн багийн хамт олонд баярснаа илэрхийлж байна. Amazon гэдэг энэ загвар, энэ өөрөө цахим худалдааны нэг загвар. Манай улсад энэ цахим худалдааны шийдлүүд одоо олон жилийн өмнөөс эхлээд нэвтэрч эхэлсэн. Гэхдээ хүмүүсийн мэддгээр бол нийтлэг онлайн худалдаа гэж яригадад идэг. Дотроо бол маш олон загвар байдаг. Amazon бол одоо магадгүй хамгийн бүрэн гүйц загвар. Худалдааг эхлүүлээд эцсийн худалдаа авч буй хэрэглэгчдэд худалдааг дуусгадаг. Гэхдээ эхлүүлж байгаа байгууллага өөрөө бүрэн дуусгаж байгаа энэ үйлчлэгийг гүйцэд үйлчлэг гэдэг. Дотроо бол үндсэн 3 дэд мэдээлэл авлагддаг. Тэр нь платформын үйлчлэгээ, нэмэх нь одоо fulfillment буюу агуулгын үйлчлэгээ, нэмэх нь хөргөлт логистикийн үйлчлэгээ гэдэг. Тэгэхээр энэ 3 одоо модуль үйлчлэгээний цогцыг гүйцэд буюу одоо Amazon үйлчлэгээ, Amazon шийдэл гэдэг. Amazon загварч гэж нэрлэдэг. Тэгэхээр манай тараахан одоо энэ бизнесийг эхлүүлэх болсон шалтгаан мэдээж хэрэг манад яг ийм нэг дор төвлөрсөн энэ гүйцэд үйлчлэгээ өнөөдрийг хүртэл байхгүй байсан учраас яагаад Монголд ийм үйлчлэгийг бий болгож болохгүй гэж хизээ нэгэн цаг тийм үйлчлэгээ угаасаа одоо улс орнын бол байх ёстой. Тэгээд магадгүй одоо цаг хугацааны тохиолдол ч юм уу хатагч нь үж эхлүүлсэн байж болох юм. Тэгэхдээ цаашдаа бас энэ үйлчлэгээ эхлүүлнэ гэдэг чинь дахиад бусдад бас боломж харагдаад эхэлж байгаа. Энэ хэлбэл болчихлоо. Одоо миний түрүүн Америк зөвхөн бүүзийг одоо Монголд бас болох нь шүү дээ. Бүүз гэж ярил л да одоо ямар нэгэн бүтээгдэхүүн тий. Тэгэхээр энэ манай соёл кафегийн одоо хүндэтгэх сэдвүүдийн нэг бол соёл. Худалдааны соёл. Энэ бол бас их надад одоо ингээд харах сонсоод одоо өөрөө шилж байгаагаар бол маш тийм гоё соёл бий болж байна гэсэн утгатай юм бодогдож байна л да надад тийм ээ. Худалдааны соёл гэдэг юм уу яа. Тий. Худалдааны соёл гэдэг ингээд одоо ярихаар
ялангуяа манай улсад худалдааны соёл, тэр дундаа цахим худалдааны соёл гэдэг их юм бол бас яг нэг тийм тогтцоо ойлголт алга. Гэхдээ орчин цагийн энэ цахим худалдааны орж ирж байгаа энэ олон бизнес загвар эдгээрийг дагаад цахим худалдааны соёл илүү сууршиж байна, илүү нутагшж байна гэж ярих юм бол илүү цогцолтой байна. Тийм ээ. Хоолгоод хоёулаа жишээ болгоод соёлын талаар цахим худалдаанаар ямар соёл байж болох вэ гэдэг. Хэдхэн жилийн өмнө та мэддэг бол цахим худалдаа байтугай одоо уламжилт физик худалдаан дээр бараг дэлгүүр болгон л орохоор зарагдсан бараа буцаахгүй гэдэг. Хаяг адресны алтай байдаг үстэй. Одоо тэгвэл тий. Одоо тийм зүйл мэрсэр байгаа ч гэсэн ихэнхдээ байхгүй гэж хэлэх гээд байна. Энэний нөлөө буюу одоо энэ соёл хаанаас орж ирж байгаа гэхээр цахим худалдаанаас орж ирж байгаа гэж үзэх гээд байна. Цахим худалдаанд илүү юу гэхээр буцааж болно. Та сонгосон мараагаа буцааж болно. Шалтгаан нь цахим худалдаа бол нөгөө барааны бит байдлыг өөрөө мэдрэхгүйгээр авч байгаа. Нүдэрээ мэдэрч авч байгаа. Тийм ээ? Нүдэрээ мэдэрч үндсэндээ итгэж авч байгаа. Уншиж, тийм ээ? За энэ иймэрхүү бараа байх шиг. Илүүтэй зургийг мэдэрч, зурган дээр нь суулж аваад байгаа. Тэгээд ирэхээр нь нөгөө өөрт авсан мэдрэмжээ, зурган мэдрэмжээ бодит одоо нөгөө хүрхийн мэдрэмжтэйгээ хослуулад за миний одоо төсөөлөд байсан мараа мөн байна гэж авч байгаа. Тэгэхээр энэ дээр одоо энэ тайллын зөв хангахын тулд буцаалт гэдэг нь байх хэрэгтэй. Цахим худалдаа. Уучлаарай таны одоо цахимаар мэдрээд байсан бараа биш байх юм бол буцааж болно. Таалагдахгүй бол буцааж болно гэдэг. Тэгэхээр энэ цахим худалдаанаас орж ирсэн энэ буцаалтын соёл өнөөдөр худалдаанд илүүтэй шингэсэн байна гэж үзэх гээд байхгүй. Физик худалдаанд ч гэсэн. Тэгэхээр энэ өөрөө соёлын нэг хэлбэр гэдэг шиг. За үүнчлэн яг худалдааны соёл энэ төргээд хэрвэл манай соёл ихээс илүүтэй одоо барууны орны соёл, хятадын худалдааны соёл гэдэг ч юм уу нийтлэг тийм том зүйлүүдийг бас ярьж болох байх л та. Гэхдээ хоёулаа бол илүү цахим худалдааны соёл, илүү цахим худалдааны соёл нутагшж байгаа энэ байдал дээр илүү сонирхолтой яриа өгөх нь бас тохиромжтой байх юм болов гэж. Ерөнхийдөө одоо инженеэр ярил. Нөгөө пүүцэл гэж ярил та. Пүүцэл жишээл 7.5 гэж байлаа гэхэд та нар ингээд 7-г явуулчихлаа. Тэгэхээр одоо тэрнийгээ буцаагаадгүй та нар 7.5-ийнх нь явуулаа гэхээр одоо тэр бол хэрэгжих юм биш үү өнөөдөр тийм ээ. Хоёрдугаар хангамжийн хувьд гэж ярил л да. За үгүй би ийм пүүцийг одоо 3-ыг аммаар байна. Зүгээр ингээд гэрний яриагаар бол зарим дэлгүүрт одоо нэг ширхэг байж ах жишээтэй тийм дахиад аваа гэхэлэр байхгүй. Тэгээ ийм юм одоо гарна гэж байхгүй ч. Онлайн нотолтонд. Таны энэ богинохын юм шиг асуултанд би асуултын цаана айгүй олон байдлаар хариулах, айгүй олон асуулт асууж байгаа. Товчхон хариулт явуулдаг тийм. Олон хариулт шаардж байгаа юм шиг надад бууж байна л да. Жишээ нь арзмарын сонголтын тухайд хэлэхэд 7.5 арзмаар хэрэгтэй байсан. Гэхдээ бас 7 таарах юм шиг тэр мэдрэмж гэдэг. Та бол аялагч хүн сайн мэдж байгаа. Одоо бидний үйлрэлдэг барууны оронд цахимаар ингээд за нэг 7 арзмаар Европ өмсгөлөөр тийм готэл захиалах гэдэг. Гэтэл за Европ готолч бас өмсгөл томтоо одоо тийм надад томтчих магадгүй. Харахаар зураг нь гоё харагдаад байдаг. Энэ тохиолдолд тийм үзээд авъя гэдэг сервис ажилтдаг. Тэ эсвэл тааруулаад авъя гэдэг сервис ажилтдаг. Хөтлөн дээр бол яг саяны тохиолдолд дээр бол тааруулаад авъя гэдэг сервис цахим үйлчилгээнд цахим худалдаа дээр ажиллаж байдаг. Тэгэл би тэнд байхдаа одоо зорчиж явах үедээ буудалтаа ороод цахим дэлгүүрээр нь ороод хутлаа захиалаад үзээд тааруулаад авъя үйлчилгээг хамт захиалчаа гэхэд над дээр сонголттойгоор хүрээд ирдэг. Та одоо энийг үзчихсэн л байна. Тэгэх юм бол надад 3-4 сонголт хүрээд ирдэг. Яг би үзэж байгаад яг тааруулаад авдаг. Тийм ээ. Надад бэцэглэгүүр дүүрчлүүлж байгаа ялгаагүй мэдрэмж аваад би сонголтоо игээл авдаг. Тэгэхээр яг үүнтэй адилхан энэ цахим худалдаа буюу цахим худалдааны соёл Монголд ийм үйлчлэгийг одоо бий болгож байна гэсэн. Энэ бол одоо зөвхөн байдаг л нэг хөвшил цаашдаа болно гэсэн тийм агуул. Магадгүй яг иймэрхүү үйлчлэгийг одоо хэд хэдэн газрууд нэвтрүүлээд явж байгаа байх л та. Ганцхан манах гэлтгүй. Олон газар нэвтрүүлж байгаа тий. Одоо тодорхой хэмжээнд нэвтрүүлж байгаа байх гэж зөв найдаж байгаа тий. Одоо ганцхан манах нэвтрүүлж энэ төргээд ярих нь цохимж үлдээ. Би ойр мэдээгүй л хараагүй л энэ. За тэгээд ер нь энэ юм дээр одоо үйлчлэгэн дээр бас тодруулаад хэлэхэд тийм ээ Amazon гэж та яриад байгаа Amazon гэж яриад.
Яг би зүгээр жишээ болгож яриад байгаа шүү. Манайх Amazon биш. Тий. Гэхдээ бас буруу биш. Хүмүүст магадгүй одоо яг хэллэгээр нь пүл бэлмэдтэй цахим бодолтой энэ төр гэдээ ярихаар үгнээсээ хүртэл тий. Тэгэхээр пүл бэлмэд гэдэг үгийг хүн заавал тогтоох албатай биш тийм. Тэрийг ойлгох албатай биш тий. Хэлхийд хэцүү байхгүй тий. Тийм учраас нийтлэг мэддэг Amazon гэдгээрээ ярихаар хүн илүүтэй ойлгодог. Amazon худалдаа Монголд бий болох гэдэг Amazon худалдаа энэ төр гэдэг. Тэгэхээр энэ худалдаа буюу энэ загвар энэ захим худалдааны хэлбэр буюу шийдэл нь мэдээллийнхэн давуу тал нь. Хүн худалдаа эрхэлж байгаа бол энэ чинь нэг талаас энэ чинь бизнес, худалдааны бизнес тийм ээ. Аливаа бизнес эрхэлж байгаа нь бизнесээ өргөжүүлэхэд бол анхаарлаа хандуулдаг. Мөрөөдөл нь байдаг, зорилго нь байдаг. Тэгэхээр энэ зорилгыг биелүүлж байгаагаараа бас нэг илүү давуу талыг олгодог. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө дэлгүүрийг өргөжүүлмээр байдаг тийм ээ. Худалдаагаа өргөжүүлмээр байдаг. Тэгвэл өнөөдөр бодит байдал дээр ямар байдлаар хүмүүс өргөжүүлээд анхаарч байна тийм. Салбар дэлгүүрээ нээж байна. Соёл кофе цагаар дайлтий. Хоёлаа эхлээд захиалга өгч тэгээд яриагаа өргөжлөө. Юу вэ? Та бүхэн өнөөдөр соёлын тухай асуудал ярьж байгаа болохоор яриа нийлэх хэрэгтэй баг тийм. Яриагаа нийлүүлэхэд бол өнөөдрийн нэвтрүүлгийг хэрэглэе гэж гэсэн нийцүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр би таны саналыг сонссон. Тантай адилхан санал. Кофе ууя хоёлаа. За. Тэгвэл адилхан. За хоёр кофе. За тэгээ хоёлаа яриа одоо уучлаарай би тассан сая. Тэгэхээр юу гэхээр манад үндсэндээ энэ Amazon шийдэл бол цаг үе олсон буюу бизнес эрхлэгчдэд илүү боломжийг олгодог шийдэл хийх гээд байгаа тийм. Заавал бизнесээ өргөжүүлэхийн тулд салбар дэлгүүр энэ тэнд байгуулж тийм ээ энэ тэнд дэлгүүр түрээсэлж энэ тэнд ажлын байрыг бий болгож ажилтан албан агчтайгаа одоо ноцолддог тэр нэг түрээсийн лангуу бий болгодог үүсгдэг тийм тэрний түрээсийн асуудал гэл ингээл хөндөгддөг байдаг нэг тийм бэрхшээлийг дахин эдлэх ямар хэрэг байгаа юм бэ гэж. Энэ Amazon-ы гол шийдэл бол Amazon загварын гол шийдэл бол тэнд бүх юма даатах гэсэн тийм. Зөвхөн барааныхаа татаа авалтал анхаар бизнесээ өргөжүүлнэ гэдэг тэр утгыг хэлээд. Хангалттай татаа авалтаа хий. Тэгээд одоо энэ агуулгын шийдэлтэй буюу тэр нөгөө хэцүү хөвгтэй пүл бэлмэнд шийдэлтэй энэ байгууллагад бараагаа даатах, борлуулалтаа даатах гэдэг агуулга. За энд хэд хэдэн моментыг сонсогдлоо. Татаа авалт. За энэ бол одоо дэлхийн аль ч үндэсгөөс татан авч болох уу? Нэгдүгээр. Хоёрдугаар агуулгын асуудал. Агуулга маш том байх хэрэгтэй дээ. Тэгээ энэ бүхнийгээ та нар одоо дид бүтсэн гэж ярил л дээ. Ийдсэн байгаа юу, тийм ээ? Тэгжээж энэ чинь найдвартай дид бүтстэй байжээж бизнес руугаа одоо янз бүрийн саад татхруугүй хийлгсэн юмыг л би асуух гэдэг юм л да. Манай худалдан авагч бол тэрнийг л сонирхон эхлэв дээ. За би одоо нэг дахиад нэг пүүзээ ярил. Америкээс нэг пүүз авъя гэхэд одоо тэр татаа авалтын үед бол ямар вэ? Энэ нэг арай нэг жоохон зааг ялгаатай хэлэх хэрэгтэй болчих. Яг та одоо Amazon шийдэл гэдэг нь Amazonтой шууд холбогдсон шийдэл гэсэн үг биш. Amazon-ы тэр бизнес загварыг яг энд одоо төстэй байдлаар хийж байгаа. Монгол нутагшуул. Тий. Таны хэлээд байгаа Amazon дээр байгаа тэр пүүзийг эндээс би өөрөө шууд захиалж авч болох уу гэдэг нь бол энэ ганцхан манахаас үл хамааран ер нь цагийн худалдааны бизнес эрхэлж байгаа. Тэр дундаа платформинг гэж байгаа. Энэ цагийн худалдаа шин дотор айгүй их ялгаатай. Платформын бизнес, платформын одоо цагийн худалдаа, платформын бус цагийн худалдаа гэдэг. Платформын бус цагийн худалдаа нөгөө бидний мэддэг Facebook худалдаа энэ төр ороод явчихдаг. Тэгэхээр платформын цагийн худалдаа эрхэлж байгаа энэ хүмүүс одоо Amazon дэлгүүртэй шууд холбогдох тэр одоо техникийн боломж нь байдаг. Технологийн боломж нь одоо зүгээр ил болцсон. Энэ нэг нь одоо нууцч өрөөд байх. Заавал одоо VIP төвшөнд удирдлагуудын төвшөнд уулзалт хийж гэрээ контракт байгуулах замаар Amazon дэлгүүртэй холбогддог энэ тийм зүйл байхаа байсан. Одоо орчин цагт бол юм өөр болсон. Amazonтой холбогдъё гэсэн хүсэлтэй тийм бодолтой газрууд бол Amazon-ы тэр бодлогот нь нийцүүлээд тэр холболтыг хийхэд л Amazon дэлгүүртэй өөрийнх нь дэлгүүр шууд холбогдох. Тэр техникийн болцоол аль хэдийн бий болцсон. Тэгэхээр тэр техникийн холболтыг альч платформын үйлчилгээ эрхэлдэг, платформын захин худалдааны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд шийдэх боломжтой. За та бид хоёрын одоо яг энэ Amazon-той төстэй энэ загвар дээр бол үүрхээр тий бүх одоо бизнес эрхлэгч, худалдаа эрхлэгч энэ дэлгүүрүүд байгууллагууд тийм ээ
манай агуулгах руу хангалттай одоо гадаадаас нөгөө импортын барааны татаа агуултаа байршуулад агуулгах байдлаар ашиглах. Үгүй бол манад борлуулалтаа даатгах гэдэг ч юм уу тийм. Ийм олон одоо худалдааны боломжуудыг олгодог гэдгээрээ нөгөө бусад захин худалдааны загваруудаас ялгаатай гэдэг санааг л хэлэх гээд байна. Та нар одоо эхэлсэн шүү дээ, эхэлсэн үйл ажиллагаа. Үйл ажиллагаа эхэлсэн. Тэгэхээр нөгөө одоо энгийнээр дэлгүүрүүд өнөөдөр хандж байгаа үстэй та нар. Дэлгүүрүүдэд ашигтай баймар санагдаж л та одоо тийм ээ. Нөгөө соёл, нөгөө хөнгөлөх, зөрчлөх тийм. Нөгөө талаар зөрчил гарах уу? Та нар л очлоо гэхлээр нөгөө нэг механик төрөний өөрөө чи яриад байгаа дэлгүүр оршин бас ингээд яачих та. Нөгөө талын юм бол харагдчихэ л дээ. Би энийг тэгж байгаа гэж ерөөсөө яриаг биш. Сонирхож асуугаад. Үүнийг ярих юм хоёулаа зарим нэг тоо юмт ирвэл тань сонирхолтой санагдах. Ер нь энэ платформын худалдаа гэдэг энэ агуулга яг цахим худалдаа байх ёстой. Баярлалаа. Яг одоо үндсэн бизнес загвар гэж үздэг. Бидний нийтлэг хэрэглээний дунд үг болоод ингээд хэвсцэн. Онлайн худалдаа гэдэг нэрэнд хамт агуулгадаад явдаг. Сошиал худалдаа, Facebook худалдаа гэдэг бол яг платформын агуулга биш учраас урт хугацаанд авах гэж. Энэ захин худалдаа гэдэг ангилалд бас оруулаад, тоо үзүүлэлтэнд нь бас оруулаад ингээд явах нь бас төдийлөн тохиомжтой бос гэж харддаг. Ягаад энийг хэлж ийм гэхээр энэ өөр аюул хэрэгсэл болдог. Тийм ээ. Бид болж игэл одоо улс орон болж игэл боломжтой бол гэж байгаа. Тийм ээ. Бодлогын түвшинд энэ платформ чиглэлийн худалдаануудаа илүү тийм дэмжих гэдэг шууд байдлаар бос. Яг тэгэхээр энэ сошиал худалдааг дэмжиж байгаа энэ сошиал платформ ч өөрөө гадны платформ. Тийм ээ. Тэгэхээр гадны платформоор үндсэн зориултнаар худалдааны бус платформ шүү дээ. Тэгэхээр худалдааны бус платформ нь явандаа энэ худалдааны шин чанарыг агуулад худалдааны харилцааг зохицуулаад энэ яваад байгаа нь цэвэр нөгөө нэг мэдээллийн урсгал тийм бөөгнөрөд байгаа. Асар их мэдээлэл бөөгнөрөд мэдээллийн урсгал гадагшлаад байгаа энэ гэдэг. Одоо бүр ингээд яриа хайлах буюу шал өөр агуулга болоо явчих гад. Тэгээ нөгөө хэлэх гээд байгаа эндээс ямар тоо хэлэх гээд байгаа юм гэхээр цэвэр платформын шинжтэй энэ худалдаанд дэлхийд илүү их өсөлттэй байдаг. Өөр одоо тодорхой тоон дээр ингээд хадгалагдаад үлдсэн байдаг бол манай дээр яг энэ платформын сор худалдаанд өнөөдөр нийт энэ одоо жижиглэнгийн эртэл худалдааны та 2% эзэлж байгаа гэвэл итгэхгүй. За сонирхол 2% тийм үү? Тэгэхээр үүнээс хэд дахин илүү өгнө одоо сошиал худалдаа эзлээд байгаа байхгүй. Тэр учраас би тоо ярих уу гэдэг байгаа нь энийг хэлээд байгаа. Урт агуулгаараа энэ зөв үү гэж. Хялбар хэрэглээ талаас хүмүүс Facebook бүгд хэрэглээ суртсан. Хялбар энэ хэрэглээ суртсан энэ сошиал Facebook платформ дээр нь ягаад худалдааны арга хэрэгсэл байж болохгүй юм гэдэг. Өмгөөлөх тал байж болох л доо. Гэхдээ бид чинь тусгаар тогтсон суус эцтэй. Та нэг худалдаа хийхин тулд энэ Facebook дээр надад ийм юм байна. Иргэн надад гэдэг. Өөрийгөө тоочно, тийм ээ? Нөгөө юм одоо худалдан борлуулахын тулд та ихтгэл үнэмшил төрүүлж өөрийгөө зарлана. Бараагаа зарлана. Миний бараа хаана байгаа хаяг адарсаа тодорхой зарлана. Надаас авахын тулд надтай ямар сувгаар холбогдох уу, өөртөө холбогдож болох бүх сувгаа зарлана. Тийм ээ? Таны энэ мэдээлэл гадна л үлдэх гээд шүү дээ. Таны барааг худалдаж авах гэдэг хүн өөрийнхөө миний энэ гэрийн энэ хаяг дээр хүргээд үг хаягаа бичнэ. Өөртөө нь холбогдох утсаа бичнэ. Дансны дугаараа бичнэ. Ингээд таяр дансаа солилцсон тэр байна. Гэхдээ тийм биз дээ тийм. Тэгэхээр ингээд таярт байдаг хувийн бусдаас нууцлдаг бүх мэдээлэлээ энд ингээд харамгүй тавиад байгаа. Ил ороод ирэх. Ил гаргаад тавиад байгаа тийм. За энийг ойлголоо. За тэгэхээр платформ та нарын хийгээд байгаа давуу талын нэг нь одоо энэ байж тарж штэ тийм ээ. Наад чинь бас их арай асуудал байд юм биш. Би ч нэг юм ерөөсө одоо Facebook-ээр 8 хийгээд байгаа улсууд чинь асар их мэдээллийн нууцлал энэ төр нь алдагдах тийм аюултай байд юм биш. Тийм ээ. За энэ худалдаан дээр бол тодорхой тийм аюул байна гэдгийг саяын жишээгээр хэлж байгаа юм. Энэ аюулаас усныг ясны хамгаалах нь шүү дээ. Хамгаалах ёстой гэж. Платформын бизнес эрхэлж байгаа хүмүүс бол хоорондоо өрсөлдөд байх.
хоорондоо өрсөлдөд байх төдийлөн шаардлагагүй гэж бас хараад байна. Яагаад тэгэхээр сая үндсэндээ 2% байна шүү дээ. 2% зах зээл дээр одоо ажиллаж байна. Цаана 98 хүнд нөөц болцоо байна шүү дээ. Тэгэхээр гол өрсөлдөгч хаана вэ? Тэр энэ платформын буюу цахим худалдааны талаарх төдийлөн ойлголтгүй байгаа. Энэ хэсэг рүү орох хэрэгтэй гэж байна. Дахиад эдхийн нөгөө л одоо яг жинхэнэ тренд болоод байгаа. Нөгөө нэг барууны орныхны энэ хандлага бол платформын худалдаа одоо илүү давамгайлч л та. Илүү ингээд давамгайлтай өссөн, тогтмол өссөн ийм шин чанартай явж байгаа. Ялангуяа сая нөгөө энэ цар тахал пандемийн үед энэ худалдааны өсөлт 50-аас 100% өссөн байгаа. Гэртээ хоригчод байгаа тийм шүү. Огцом юм цахим худалдаа гэдэг энэ зүйл огцомт хэлсэн. Энийн сайн өөрөөр хэлбэл тэр соёлын суурь нь бас сая одоо юуны энэ болсон уршгаар гэж яриа л та. Уршгаар тийм. Уршгаар бий болсон. Хүчээр бий болсон. Өмнө нь бол энэ худалдааны өсөлт нь өөрөө энэ онлайн цахим худалдааны өсөлт нь нэг дунджаар 10 орчим хувьтай. 10 орчим хувьд хүрсэн жилийн бол өндөр үзүүлэлттэй, өндөр өсөлттэй байлаа гэж яригддаг байсан. 6-аас 8% өсөлттэй байсан бол сая энэ пандемигээр 50-аас 100% өсөж байгаа байхгүй. Нөгөө хоёр ч нь уу? Хоёроос одоо энэ онлайн дэлхийд ерөөсөө энэ дэлхийд манайд ч яг энэ тоо одоо жигтгэн гэж дэлхийн нийтээр хавтган амир жигтгэн огцон өсөлттэй байна. Эргээд одоо энэ зар тахлын нөлөө багасаад энэ хориг саад тавигдаад ингээд улс орнуудын хил нээгдээд хөдөлთა буцаад ингээд хэмээн байдалд ороод ингээд эхлэнгүүт саяын байдал нөгөө огцон юм өсөлт буцаж буугаад буултын хэлбэртэй очиод. Гэхдээ сайн тал нь тодорхой хувь дээр одоо тогтцоод 30 орчим хувь дээр тогтцоод. Бүр буцаад байранд орохгүй. Байранд орохгүй. Тийм 30 орчим хувь дээр ингээд буцаанд савлгаан унаад 30 орчим хувь дээр дэлхийн дунд чинь өсөлтөн дээр явдаг. Өөрөөр хэлбэл тэр соёлыг эзэмшиж. Тэгэхээр яг тэр утгаараа юу вэ гэхээр яг тэр соёл тэр тогтцож байгаа тэр соёл манай дээр энэ нэг богино хугацаанд онлайн худалдааны соёл гэдэг юм бас сайн муу агуулгаараа аль алгаараа сууж бий болж ирсэн. Суурин тавигдсан тий. Сайн муу аль талаараа сууж байгаа юм. Муу тал нь ямар вэ? Муу тал нь энэ онлайн худалдаа гэдгийг ялгааг хүмүүс тодорхой хэмжээнд ойлгож ойлгохгүй. Тий. Ийм онлайн худалдаа чинь энийг л хэлдэг юм байна. Энэ бол энийг л хэлдэг юм байна гэдэг. Хооронд нь ялгаж эхэлж чинь тийм онлайн худалдаануудыг хооронд нь ялгаж. Facebook-ийн юунаас ялгаатай. Бизнес загваруудаа ялгаж эхэлж байна гэсэн үг байхгүй. Одоо таны хэлдгээр бол одоо Amazon загвар гэдэг чинь юу юм гэдэг шиг ингээд энэ нөгөө загваруудаа хүмүүс тодорхой хэмжээнд ялгаж эхэлж байна. Нэг нэгээ хуурна, нэгэндээ хуурагдана, нөгөө холигтуулна энэ төр гэдэг чинь нөгөө алдаанаас хүн суралцж байна энэ төр гэдэг. За зарим нь болсон болоогүй энэ цаг үед би манай дэлгүүр ерөөсө бушуухан л онлайн руу орохгүй бол болохгүй юм байна гэл ямар нэгэн байдлаар онлайн гэсэн бүх юм руу орж исэн болвол тэндээсээ алдаж оноод бас туршлага сууж байгаа гэсэн үг байна. Миний сонголт буруу байсан юм байна. Энэ онлайны олон шийдэл загваруудаас буруу загварыг би сонгоцсон юм байна. Надад тохирохгүй загвараа би сонгоч гэдэг. Ойлгож эхэлж байна гэсэн үг. Түүнээс өмнө нь юу гэхээр тэрийг ойлгуулах гэж орооч гээд одоо хүчээр гуйдаг ч юм уу зарим нь тийм байсан бол хүн өөрөө алдаж үзээд би орох ёстой байсан цаг хугацаа мөн байсан. Гэхдээ би сонголтыг буруу хийсэн юм байна. Орсон нь буруу биш. Сонголтоо би буруу хийсэн. Зөв сонголтыг хийгээд би энэ онлайн худалдаа гэдэг зүйлийг өөрийнхөө борлуулалтыг дэмжих нэг хэрэгсэл болоод ингээд явах нь зүйтэй гэдгээ болвол тоо хуваар илэрхийлэх юм бол нийт худалдаа эрхлэгчдийн нэг 41% нь ойлгосон байна гэдэг. Бүр тийм судалгааны тоо байна. Монголд том тоо биш. Том тоо байна уу? Том хувь байна. Том хувь байна уу тийм ээ? Одоо энэ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байгаа юм хүмүүс шүү дээ тийм. Шилжилтийн бас үе байна шүү дээ. Тийм. Яг нэг соёлын одоо тийм нөхцөл байдлаас нөгөөх рүү орж байгаа хүнд үйл явц шүү дээ. За одоо хоёул агуулгын хувьд надад бол юу харагдаад байна вэ? Тэр олон барааг одоо энэ чинь зохих хэмжээнд хадгалах барихтэй бас одоо хүнсний бүтээгдэхүүн бол чинь нэг тодорхой нөхцлүүд нь шаардлагадах одоо нэг мууддаг огурцын ч юм уу юу ч юм энэ чинь маш чухал ажил шүү дээ. Энийг та нар хангадаг юм байна. За хоёул ингээл яриа болгон дээр энэ болж өгөлийн нөгөө загваруудыг ингээд хооронд нь цахим худалдаануудын энэ загваруудын хооронд жоох ялгах юмнуудыг яриа болгоноор хөрөхийг зорих юм бол үзэж байгаа үзэгчд болон одоо яг энэ худалдаа эрхлэгчдэд хэрэгтэй байх юм болоо гэж тийм. Зарим
нийтлэг ийм цахим худалдааны бизнес эрхлэгч байгууллагууд бүгдээрээ л манайх цахим худалдаа эрхэлж гэн гэдэг нэг ийм домен хаяг өгдөг тий. Одоо EasyMan гэдэг шиг юу гэдэг бүгдээрээ нэг тийм хаяг манад илрүүл тэрэг хаяг EasyMan уу? Манай хаяг EasyMan гэдэг. Тэгтэл цаана одоо ажиллагаа нь янз бүр байгаа. Эцсийн дүн нь юу гэхээр та худалдаад авчихвал бид танд одоо гарт чинь таны захиалсан захиалгыг л хөргөж өгнө гэдэг л шийдэл яваад байгаа. Цаана ажиллаж байгаа арга хэлбэрүүд нөөрөх гэдэг байгаа байхгүй. Тэргээр ялгарч байгаа. За та нэг ууттай одоо энэ auto copy-га ууттай захиалъя тийм. Тэгэхэд энэ ууттай копиг захиалаад таны гар дээр хүргэдэг олон аргуудын нэг нь. Шинэ өөр дээрээ энэ копиг байрлуулахгүйгээр тийм ээ одоо агуулгахгүйгээр энэ копи хаана тэр копи байгаа газраас нь очиж аваад танд дамжуулаад бүргээд өгч. Та тэр хүнийг хаанаас авч байгаа сонирн биш. Таны гар дээр хүргэж ирж байгаа нь чухал биш тий. Тэр үн таалагдсан, давалт хийсэн. Түүнээс хинээс очиж аваад таны гарт ирж байгаа нь огт сонирн биш. Нөгөө ярианыхаа ихэнд бид дээр ярьсан шүү дээ. Буцаалт байж болно. Тий. Буцаалт байж болно. Гэтэл нэг загвар уу одоо та бүхэн мэдээд яриад байгаа энэ Amazon шийдэлтэй гэдэг загвар нь бол юу гэхээр энэ копиг тэр дэлгүүрээс энд нь авчираад байрлуулчихж байгаа. Зориултын агуулгад нь байрлуулж байгаа. Нөгөө хадгалалт, норм, нормативд нь тэр шалгуурт нь нийц үйц зориултын стандартны тийм агуулгад энийг байршуулад байршихтаа энэ нь програмын удирдлаганд ор байршаад тийм ээ зүгээр одоо хэн нэгэн хүн дураараа авчираад ингэж харж байгаад энэ агуулгын энэ хэсэгт нэг сул байна энэ лөө авч шидчихье гэдэг чинь ингэж байршуулах тийм ийм програмын удирдлага хяналтанд ор байршаад тэгээд ингээ одоо системийн зохицуулалтаар борлуулалт хийгдээд эцсийн хэрэглэгчд хүргэдэг ийм загварууд ажиллаад байдаг. За яг энэ харилцаанд одоо юу гэхээр соёл нутагших шаардлагууд байгаад байгаа. Одоо бид нар энэ харилцаанд дондоо юу гэхээр одоо хэн нь илүү соёлыг нутагшуулж чадах нь гэдэг. Энэ явц дондоо, энэ бизнесийн явц дондоо тэр нь таны яриад байгаа худалдааны соёл, цахим худалдааны соёл гэдэг зүйлд илүү нийцэх гэдэг. Би танд энэ соёлтой холбоотой одоо сая энэ харилцаан дээр асуул ярьж байгаа. Ийм үйлчлэгээ үзүүлж байгаа зүйл тодорхой соёлыг бий болгох хэрэгтэй тий. Энтэй та санал нэг мэдээж ярьж өөр ингэсэн соёлыг бий болгох хэрэгтэй. Соёлгүй ганц нэг жишээ хэлээ л. За зүгээр ашигт анхаарч болохгүй гэж. Дандаа соёлын үрийг тарьж байгаа уу, соёлыг түгээж явах хэрэгтэй, соёлыг бий болгож явах хэрэгтэй. Үүнээс ашиг аваад л ажиллаад байна. Улаараа. Тий, улаараад ажиллаа. Нэр төрдөөгүй юм чинь хэлж болно шүү дээ, тий. Тэгээд зарим тохиолдолд тэр одоо соёл суулгахгүй байна гэж хэлээд байгаа юм дээр. Таны копиг хэдийгээр копи савлгаатай тийм ээ. Таны копи савлгаатай. Гэтэ таны копи зориултын машинд ороод машин дотор нь гоё юм тавцсан мавцантай хайрцаг тэрэнд ингээ гоё цэгцтэй өргөдөөд тийм ээ. Тэгээд хурж ивэл та тэрийг хараад миний копи яг миний захиалсан бараа яг энэ дотор ингэж явд юм биш үү гэдэг байвал танд ямар санагдах вэ? Нэг. Хоёр таны тэр копиг аваад хэдийгээр хайрцагтай ч гэсэн машиныхаа арын сандал руу ингээ шидсэн. Арийнхын сандал дээр л ингээл орхиол тий. Нөгөөх нь донцлогооноор урагшаага нэг унаал унахаар навч буцааж арагшин шидээл ингээл тэгэл ард ингээл нэг замбраагүй ингээл холилдсон. Ингээд яваад ивэл яг эдээ битүүмжтэй л. Гэхдээ танд ямар санагдав? Муу санагд. Эвгүй тийм ээ. Энэ соёлын асуудал бас мөн үү? Мөн гэж хараад байгаа байхгүй. Тийм учраас энэ бизнес донд юу гэхээр дагаад ийм соёл сууж яваамаа. Энэ цаг хугацааны асуудал ингээд иймэрхүү зүйлүүд ингээд алдаанаасаа засагдаад туршлагажаад олон ийм одоо ижил төстэй бизнес эрхлэгч байгууллагууд нэг талаас ингээд өрсөлдөд эхлэхээр өссөн хүсээгүй урт хугацаанд Монголд энэ цахим худалдааны соёл гэдэг зүйл бол өрсөлдөөнөөс үр дүн гарна. Орны орнуудтай адилхан биш юм аа гэхэд ер нь тун ойртож очих байхаа л гэж хараад байдаг шүү дээ. Одоо хоёлаа агуулгахын асуудлыг бол ойлголоо. Одоо ингээд би гэж бодлоо. Хадууд ингээд EasyMan руу ороод танад ямар бараа байгаа юм бэ гэдэг одоо бид хэрэгтэй шүү дээ. Тэр асуудал ямар байдгийг. Техникийн хувьд нэгдүгээр одоо технологи гэж ярих уу тийм. Мэдээж онлайнаар маш нарийн одоо Amazon-ыг хараад тахтал тийм. Өөрөөр хэлбэл ассортимент барааны одоо нэр төрөл энийг мэдхэд өнөөдөр одоо EasyMan хийцэн байна. Би магадгүй асуудлыг яаруулаад хурдлаад байж магадгүй шүү дээ. Би таны асуултыг нэг магадгүй буруу ойлгосон байж магадгүй шахах. Тийм бол та залруулаад миний яриаг таслаарай.
ер нь бараагаа яаж үзүүлдэг юм бэ? Яаж харуулдаг юм бэ? Бараагаа харахад ямар тийм харуулах хялбар шийдлийг ашигладаг юм бэ гэдэг талаас нь таны асууж байгаа болов уу гэж харж байна. Яг энэ дээр ижил төстэй бизнес эрхлэлтэй газар бүгдээрээ уралдаж уур ухаанаа ажиллаж байгаа. Ер нь стандарт загварууд бол байгаа л да. Бараг иймэрхүү мэдээллүүдийг харуулдаг гэдэг. Наад зах нь одоо дэлгүүрт шинээр ямар бараа ирж байгаа юм, ямар бараануудаа онцолж байгаа юм те. Танай дэлгүүр дээр байгаа ямар бараанууд нь одоо хүмүүс их сонирхтыг, хамгийн их сонирхдаг бараануудын жагсаалтанд орно гэдэг ч юм уу. Ийм зүйлүүд аль болох одоо нүүр утсан дээрээ те ил харуулах хэрэгтэй гэдэг юм уу. Иймэрхүү стандарт өрмүүд би ийм зохицуултад би. Үүнээс гадна энэ стандартыг эвдээд гэсэн үг шүү дээ те. Эвдээд хүний сонирхлыг татахаар одоо нөгөө борлуулалтанд дэм болохоор гэсэн үг байхгүй тийм байдлаар одоо яаж энэ одоо нөгөө барааныхаа мэдээллийг харагдуулдаг байхгүй эсвэл хайж олоход хялбар байх уу тийм тухайн барааг хялбараар хайж олдог байх уу энэ гэдэг нь бол юунаас өмнөөс яриад байна шүү дээ энгийн нэг нөхөр диван дээр хөвтчихэд одоо би нэг тийм пүүз авъя гэхэд одоо яаж яах вэ тэгэхээр яг зөв тайлбарлаж байна л да тийм хэдэн сая бараа байгаа шүү дээ хэдэн сая барааг ингээд энэ жижигхэн гар утсаараа диван дээрээ та хөвтцээ ингээ харахаар энэ нэг жижигхэн гар утсаар хэдэн сая барааг ингээд бараан дундаас та өөрийнхөө хэрэгтэй барааг хайж олох болж шүү дээ. Тэр хэрэгтэй бараагаа яаж хурдхан хайж олдог байх вэ гэдэг. Энэ бүхэн бол цэвэр одоо нөгөө технологийн шийдвэр байдаг. Компаниудын цэвэр өрсөлдөөн буюу технологийн шийдэл нууцлалтаа ордог. Нэг талаас. Нөгөө талаас бас энэ өөрөө бизнесийн харилцаа болж байна. Худалдаа авагч талдаа хүрэх нь бол технологийн шийдэл. Худалдаа эрхлэгч бизнес бид бизнесмэнүүдтэй харилцах, нөгөө дэлгүүрүүдтэй харилцах харилцаа шүү дээ. Энэ харилцаан дээр бол энэ өөрөө бизнес харилцаа болж ордог. Ямар гэж та сонирхгүй. Ямар гэж. Та нэг юуны ховцсны тийм ээ? Та нэг ховцсны пэшн чиглэлийн бизнес эрхэлдэг. Одоо дэлгүүрийн эзэн байлаа. Дэлгүүрийн кей менежер байлаа. Тантай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг тэр дэлгүүрүүд аль хэдийн манайтай холбогдсон, манайхаар бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг бай гэж бодлоо. Тийм ээ. За тэгвэл та орж ирээд ер нь танаатай хамтарч ажиллах зүйтэй байна гэд хамтарч ажиллахаа боллоо. Тэнгүү танд нэг бодол төрнөд. За наадтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг нэг тим нөхдөд байдаг. Тэд нар эднийд байна уу гэд байгаад байдаг. Тэгэхээр та тэднэрээс онцгоормоор ялгармаар шүү дээ, тийм ээ. Тэ? Тэдний бараа илүү энд харагдах уу? Минийх илүү харагдах уу гэдэг. Энэ нь одоо нөгөө бизнес харилцаа буюу одоо таныхыг илүү харуулъя, хинийхийг илүү харуулах уу гэдэг нь одоо бизнес сонголт харилцаа болно гэсэн. Тийм. За би эгэл одоо жирийн бэртгч маягийн хандлаад байна шүү дээ асуудал. Өнөөдөр хүргэлт шин зүгээр нэг агаар нэсэд очиж гэж багш нөгөө пүүц чинь те ямар нэг хэлбэрээр зөөнөдөө тэр нэг чинь нэг механик ажиллагаа хэрэгтэй. Тэгэхээр Монголынхаа нөхцөл бодъё л да. За одоо битээр мэдээч хэрэг ойлгомжтой өнөөдөр одоо Улаанбаатарт яагаад их төвлөрөл бий болоод байна. Орон нутгаас өөрхийн нэг пүүзээ авах гал нэг нөхөр одоо наашаа бөөн бензин тос масл болоод те орж ирээ нөгөө чинь байгаа ч үгүй ч яг нөгөө талаар Улаанбаатар хоттой очиж жоохон шоу чи гэж юм байдаг л бах те. Тэгвэл ерөнхийдөө масс бол одоо хавтын нэг хавцалт амьдарч байгаа нөхөр жишээлбэл гэрээсээ гарахгүй нөгөө диван дээр хөвтчихээл. Гэхдээ би нэг энэ шиг нэг пүүз татмаар авмаар байдаг. Тэгэхээр нөгөө нэг замын зардал мардал нөгөө цаг хугацаа бүх юм ингээд арилна гэдгийг одоо тэр малчин ард бол бодож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүргэлтийг яаж энэ чинь Монгол шиг юм тархаа ботрохаа тарцсан улс оронд байна шүү дээ. Надад бол юу бодож байгаа гэхээр нэг юм петровсын бензинийг зөөдөг шиг easy одоо онлайн худалдааныхан тэр пүүзийг тийшээ өргөж ирэхлээр тэр шийдэл нь ямар маягтай байх вэ? Одоо тэр малчны гэрийн үүдэнд тэр пүүз авчаад тий энэ очи гэж бодъё л да онлайн. Энэ одоо манайх л ганцхан ингэ шийдэж байгаа ингэж одоо хотлоо ярьж болохгүй. Нийтлээд манад захин худалдааны бизнес эрхэлж байгаа
ихэнх газруудын шийдэж байгаа шийдэл ойролцоо нэг байгаа юм. Тэр шийдэл нь Улаанбаатар хот дотроо бол хөргөлтийн компаниуд хөргөлтөө хийгээ явж байгаа. За манайх нөгөө нэг гүйцэтгүүлчлээ үзүүлдэг гэдгээр өөрийн хөргөлттэй байдаг болохоор эхлүүлээд эцсийн харилцагчид дуусах хүртэл өөрөө үйлчлэгээ үзүүлдэг. Сая орон нутгийн хөргөлтөн дээр болохоор Монгол шуудан байна тий. За Монгол шуудан сүлжээтэй. Монгол улсын бүх суурин нэгжид Монгол шуудан компани хөргөлтийн үйлчлэгээ ажиллаж байгаа. Тэгэхээр Монгол шуудан компани хөргөлтийг сонгож байгаа нэг хэлбэр байна. Хоёр дахь хэлбэр нь одоо яг албан бос нөгөө нэг юмуд байна шүү дээ. Зорчигч тээвэр. Нэг нь бидний мэддэг Драгоноос одоо баруун чиглэлийн аймагуд Драгоноос тийм автобус хувь тэрэгнүүд унаанууд энэ байгаад. Нэг хэсэг нь болохоор энэ уртлын тээврийн төвчөн дээр байрлалцсан. Доошоо Сэлэнг дархан Эрдэнэт өвсгөл гэсэн бүсийн хэсэг. Яг Монголын онцлогтой. Тийм онцлог газар зүүн байршлаас хамаараад 3 цэг дээр эдэн цэг дээр зогсоод байгаа шүү дээ багцаал дээр. За зүүн хэсэг нь бол нөгөө юун дээр наран туулах дээр зогсоод байна тийм. Тэгэхээр за наран туул дээр бол бас бүс хязгаарлахгүй байна. Бараагүй юм бүх тэргүүд л яваад байна. Наран туул дээр өргөн зогсоод нөгөө хэсэг нь бол их хвчлэн гол яг тэр баруун хойд дээр гэдэг бүсэд яваад байгаа шүү. Тэгэхээр энэ газруудтай нөгөө эдгээр чинь өөрсдөө ингээд хөргөлтийн тарифтай болчихсон. Зөвхөн хүн тээвэрлэхээс гадна ачаа тээвэрлэнэ гэдэг. Энэ явж байгаа энэ механизмыг ашиглаад энэ харилцаа одоо яг яваад байгаа. Энэ ихтэй зөв яваад эхэлж байгаа юм бол айл хэдийн ингээ олон жилийн өмнөөс явагдсан. Энэ дээр бол ямар нэгэн тийм одоо алдаа гарахгүй яваад идэв. Одоо юу байхгүй. Өөгүй та нарын юуг яахгүй би өөрөөр явна гэсэн. Өөгүй энэ ягаад энэ дээр ямар нэгэн тийм ашигтай байж таарна шүү дээ. Ямар нэгэн нөгөө эрсдэлтэй байдал үүсэхгүй байна гэдэг үзгээр. Одоо эрсдэлтэй гэдэг нь нөгөө хүний барааг авчаад эзэнд нь өргөж өгдөг. Нөгөө хөргөж өгсөн жолооч дундаас нь барааг нь аваад алгуулах гэдэг ч юм уу тийм. Ягаад ийм харилцаагүйгээр ингээд сүүлийн хэдэн жил энэ ингээд нэлээд хэдэн жил ингээд зүгээр яваад байна гэхээр энэ хот хооронд яваад байгаа энэ зорчигч тээвэрт яваад байгаа энэ жолооч нар чинь бүгдээрээ бүртгэлтэй жолооч нар байна. Хонос нь хянаа. Тэгэхээр дараа нь юу гэхээр би тэдэн номерын машинд ийм хүний дайврыг бараа бүтээгдэхүүнийг дайвар болгож дайсан гэдэг мэдээлэл нь ядаж эзэнтэй байх учраас тэгдэм болов гэсэн зүгээр миний тийм таамаг байдсан шүү. Нөгөө соёл одоо нэг талын энэ чинь үхээр Монголд бий болж байгаа одоо энэ логистик төр бий болж байгаа орон нутгийн хөргөлтийг шийдэж байгаа соёл нь энэ болж бууж байгаа байхгүй юм уу? Тийм үү? Тэгэхгүй яг дандаа бүх юмыг албан гэж хараад хамгийн албан ёсны зөвшөөрлөлтөй хамгийн албан ёсны найдвартай Монгол шуудангийн зөвхөн Монгол шуудангийн үйлчлэгээ гэдэг ч юм уу тийм аргыг ашиглахгүй. Яг боломжууд нэг мэдсэн чинь Монголд ийм хөргөлтийн ийм сүлжээ бий болсон байгаа байхгүй юу? Тэр ч одоо жишээ нөгөө л жоохон петровс маань ус харагч. Одоо сон болгоно бензин колонко бензин шүүрж юм. Тэгэхээр бензин хөргөж байгаа нөхөр бол бас нэг хэдэн төгрөг юун дээр нэмэрч тийм. Тэгэхээр сонирхол байх хэрэгтэй. Байж л таараа. Ганцхан асуудал бити хүний барааг дундаас нь хосчихараа одоо хараад ирвэл тийм. Энэ ч бас зөвхөн Монголч биш ер нь бол гэхдээ хаа газрууд бол бас иймэрхүү шийдлэр ингэ явж байгаа. Дэлхийн олон улс орнд нөгөө бидний одоо баруун нэг гэдэг Америкч гэсэн одоо иймэрхүү хэлбэр бас байж л байгаа шүү дээ. Яг тийм шууд ирлээ шүү дээ хараад. Яг Америкийн шуудангийн систем бол нөгөө нэг олон зуун жилийн одоо бүр яс болцсон систем болох бас их өөр байна л да. Манайх шинэ юм шуудангийн үеч соёл бас нэг жоох ингэ замхраад явцсан. Өөр чинь ярьсан би тийм сүлжээнүүд юунууд байдаг юм байна. Одоо тийм. За тэгвэл нөгөө явандаар авч байгаа миний бие. За энэ юу чинь ингээд хүрээд ирэх юм байна. Тийм аргаар хүрээд ирэх. Тэгвэл би хотоороод явах. Тийм ээ. Энэ бол маш их дахиад ярихад нөгөө хугацаа, нааша, бензин, тос, маасл тэгэл одоо юу гэдэг те. Ер нь бол хүний амьдралыг ингээд хараад байх. Тэр болгоо хүн болгон одоо хот руу орж явна гэж байхгүй шүү дээ. 10 хүний нэг 8 хүн бол амьдрах нөгөө нэг хэрэгцээнийхээ ямиг л манайх шиг одоо ийм онцлогтой эдийн засаг юу худалдааны юутай газар чинь тийм биз дээ. Тэгэхээр та нар хийж байгаа юм бол их гоё тийм санагдлаа надад. Хоёрдугаар энэтэй уялдуулаад би юу гэж бодлоо гэхээр манайхны энэ тархаа боторхой нөгөө нэг юм хитрхи төвлөрөл нь одоо нэг тийшээ болоод байгаа энэ Монгол улсын өнөөдөр асар том асуудал юу гэхээр уулын мохорд байгаа хүмүүсийг айтайхан байдгаар нь байлгая л да. Тэгээ энэ чинь нутаг эзэнгүү болох одоо асуудал айгүй их шүү дээ. Тэгээ улс төр эдийн засгийн хувьд бол
надад бол юу харагдлаа гэж бодоход үгүй тэр асуудыг чи бас тодорхой хэмжээний шийдэх одоо нэг асны мундаг үзэл юу хүчин зүйл болох нь шүү дээ. Тэр юунда байж одоо нэг тархаа бодрохоо монголчуудыг байранд нь байлгах асуудал. Тэрнээс одоо нуугад яг өнөөдөр юу янз бүрийн хэрэгцээг хангахын тулд өдөөнөөс нь шат руу төвлөрж байгаа асуудал байна. Энэ дотор чинь тэр худалдааны нэг хүргэлтийнх нь юу хэцүү болохоор тийм ээ баян хот руу явж одоо эрдэлтөв зардал гаргаж яхаар үгүй тэндээ байж байгаад эн чинь юм авч болж штэ гэж чинь бас нэг том нөхцөл гэж харагдлаа надад сая. Тийм. Улс орныхоо нийгмийн эдийн засаг худалдааны салбарт үнэлэгдэхгүй ирнэ. Тодорхой хугацааны дараа олон жилийн дараа үнэлэгдэхүйц одоо хор нэмрийг оруулж байгаа хүмүүс гэж харддаг шүү дээ. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийг ихээхэн зориг гаргаж ажиллаж байгаа хүмүүс гэж харддаг. Сонин зүйл хэлэхэд энэ одоо саяын Хуамын нэгтаршил, Хуамын сууршил тэгээд энэ төвжирэл энэ төр гэдэг энэ асуудал ганцхан Монгол бас Улаанбаатарт болоод байгаа асуудал бас биш тийм ээ. Дэлхийн олон улс орн, олон том одоо хотуудад Big City гэж яригддаг тийм энэ газруудад үүсэж байгаа л асуудал. Гэтэл энд нийтлэг нэг зүйл юу вэ гэж одоо яг энэ цахим худалдаатай холбоотой нэг тренд нэг асуудал нь энэ хүргэлтэн дээр шүү дээ. Шууд ойлголтоор энэ нэгтрэл бий болох, Хуамын нэгтрэл бий болох, төгжрөл бий болох, энээс бол болоод хүргэлт гэдэг зүйл улмууд удах ёстой. Тэгээ үн зүй нь бол удчиж эцсийн хэрэглэгч тэр захиалсан бараа нь очих ёстой тий. Гэтэл эсрэгээрээ илүү хурдан болгож өрсөлдөж байгаа байхгүй. Тэгэхээр сонирн байна тий. Тийм бай. Тийм бай. Улам ингээд бүр ингээд нэгтаршаад байдаг. Улам ингээд төгжрээд ахад энэ төгжрийн дундаас улам богино хугацаанд яаж таны захиалгыг таны гарт хүрэхгүй гэдгээрээ өрсөлдөж байгаа байхгүй юу? Хоорондоо маш их шармалт гарч ирсэн. Тэгэхээр хасарыг хүчин шармалт гарч байгаа. Ирчүүч гарч байна тийм. Улс орон энэ төгжрлийн дунд хүний хэрэгцээ, хэрэглээний худалдаа авалтын энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг зохицуултыг хийж чадахгүй сууж байгаад энэ бизнесийн компаниуд тийм энэ дээр бүр улам цаг хугацааг нь богинохон болгоод өрсөлдөж байгаа байхгүй. Бас тийм үзүүлэлт байна. Тийм. Бүр дэлхийд бүр тэргээрээ ингээд бүр одоо тренд болоод тренд болсон бүр одоо тийм бүр шийдлүүд явж байна. Одоо тэр нь ингээл нутагшаал тий улс орныг ингээл хамраал ингээл явж байгаа тохиолдол. Сони юм байна. Наач Бэвд эсрэгээр бодох гэсэн чинь үгүй гэдэг чи бас их сони үзэл. Хүн магадгүй ингээд 50-аар за угаасаа л төгжрөх юм чи яах вэ те заавал маргааш аваад тэр орой аваад тэр гэдэг ч юм уу гэж болно да тий. Тэгэхэд тэгэхгүй шүү дээ. Төгжрээ хамаагүй танд отол аваачаад ийг. Тэдэн минутанд аваачаад ийг. Хэрвээ би тэдэн минутанд танд аваач чадахгүй бол тий та надад тийм төлбөр төлөх хэрэггүй. Таны энэ төлбөрөөс тэдэн хүн хасагдана энэ гэдэг чинь бас гайхалтай үстэй тий. За танаа одоо компани гэх үү юу хөө платформ гэдэг юм уу энэ шин та нар хийгээд байгаа юм үйл ажиллагаа шүү дээ. Энэ маань одоо өнөөдөр ингээд эхлэн тавигдсан эхэлсэн гэж би ойлгож байна тийм үү? Тийм үйл ажиллагаа. Тийм үйл ажиллагаа айл гэдэг. Одоо нөгөө дэван дээр байж байгаа нөхөр жишээлбэл танилцуулахад та нартай яаж холбогдох вэ? Яаж одоо энэ нөгөө пүүзээ хийж пүүз захиалъя гэж бодлоо өнөөдөр шууд хандаад ингээд захиалаад хүрээд ирэх. Энэ талаар хоёлаа жоохон тодорхой ярмаар. Танаа одоо бүтцийн хувьд те компани хувьд би за яг уучлаарай байлгах. Бас манай компани гэж ярихыг яс жоохон зохимжгүй гэж бодоод байна. Хэдүүлээ ойлаа болох одоо таны сайхан нэвтрүүлэгт худалдааны соёлын асуудал тэр дундаа цахим худалдааны соёлтой холбоотой зүйл ярьж байгаа учраас болж өгөл жоохон нийтлэг зүйл энэ хүмүүстэй жоохон мэдээллийн шинжтэй тийм ийм зүйл хэрүүлэх зүйтэй байх. Уучлаарай би бас тайлбарч. Би бол маш энгийн байдлаар ярих хэрэгтэй. Яг эгэл жирийн хүмүүс үзэж байгаа гэдэг утгаар тийм учраас янз бүрийн нэг хэрэглээд заншсан манай компани гэдэг байгаа шүү. За тийм. Бас нөгөө талаас би ягаад чи ингэж их тийм нэм ярихтай их тийм тоо их сонирхдаг. Тоо худлаа ярьдаг. Математик үнэ. Тийм ер нь
математикч аавтай. Тий. Жохон багтаа бас багтаа бусдын адилаар бас жохон математик шийдэн шүү. Тий. Математикаар жохон занималж ирсэн үе бий. Тэгээд нэг жохон тоо харах гэж оролцоо. За. Тэгээд бас л тоо хэлэх гээд байхгүй. Тэгээд хоёулаа нэг тоо хэлэх. Эгэл жирийн хонд бол хамгийн тодорхой баримтууд шүү. Хүн болгон онлайн гэж мэдээд байна тий. Онлайн гэдэг нь яг ухтаа бас их сонин тоо байдаг шүү. Мэддэг хэрнээ тэгвэл та онлайн гэдгээр ороод ингээд онлайнаар энэ онлайн худалдаагаар ямар нэгэн захиалга хийж үзчихсэн үү гэд ингээр ямар нэгэн байдлаар конов тараад захиалгын конов тараад ингэж үзээгүй гэдэг тоо 85% үзээгүй гэдэг боддоо та 15% нь бол ямар нэгэн байдлаар нэг удаа ч гэсэн оролцох ингээд би нэг үзчихсэн гэдэг. Нэг удаа би онлайнаар захиалга хийж бодлоо хийжсэн. Буух ёстой. 85. Тий, 85. Ингээ бодохоор харамсалтай юм шиг боловч үгүй ээ. Энэ чинь дандаа өсөлттэй тоонууд. Надад ер нь энэ яриад байгаа тоонууд дандаа өсөд байгаа. За бас өөрөөр 15 өш өснө гэж. 15 нь өснө. Энэ одоо 15 гэж хэлээд байгаа тоо ч өссөн дүнгээр 15 гэж өсөд байгаа. Тэгээд тэр нь бас сайн байгаа биз дээ. Аажимдаа органикаар ингээ өсөд байгаа тоо юм органикаар явагдсмаас. За бас нэг сайн тоон. Ийм нэг талаас нь чинь та түрүүн танах юу вэ гэж асуусантай адилхан. Энэ нөгөө хөвчлэн энийг одоо худалдааны платформ гэж нэрлэгддэг тийм. Тэгэхээр иймэрхүү худалдааны платформын бизнес эрхэлж байгаа энэ газрууд хоорондоо өрсөлдөх нь сонирн биш гэж хардаг байхгүй. Хоорондоо өрсөлдөх хэрэг байхгүй. Зах зээл тэртээ дэргүү зөндөө байна. Хоорондоо өрсөлдөх ямар ч хэрэг. Тэр байтугай онлайн худалдаа руу би орох ёстой байна гэсэн бодолтой мөрөөдөлтөй байгаа худалдаа эрхлэгчид энэ дэлгүүрүүдэд ямар зүйлийг ярьж явдгийг гэхээр ямар зүйлийг тайлбарлах гэхээр та өмнө нь ямар нэгэн онлайн худалдааны платформ ийм онлайн худалдааны бизнес эрхлэгч байгууллагатай хамтран ажиллаад тэднийхээр бараа бүтээгдэхүүнээ худалдаалаад эхэлсэн байж болно. Яг тэргээрээ яа үргэлжлүүл. Өшөө хамтын ажиллагаа болж байгаа сайжруул тийм. Нэмхэн дахиад нэмэлт цуг идэ бол. Өөрөөр хэлбэл таны бараа энэ тэнд худалдаалагдчих гэсэн. Та физик дэлгүүрээ энэ тэнд салбараа нээдэг үст. Тэр шиг онлайн худалдааны салбараа л нээж ин гэж ойлгох гэж байна. Зөв. Тэгэхээр энэ зүйлийг одоо худалдаа эрхлэгчид ч гэсэн бас их зөв би хэлснээр гэж байгаа биш. Ер нь хандлага зөв байна гэж хэлэх гээд байна. Дунджаар нөгөө тоогоо ярихад нийт худалдаа эрхлэгчдийн 41% одоо онлайнаар худалдаа эрхлэгчдийн тийм онлайнаар худалдаа эрхлэгчдийн 41% нь 2-оос 3 ийм платформ буюу маркетплейс гэж байгаа. Ийм маркетплейс дээр бараагаа байршуулсан байна. 2-оос 3-ыг сонгосон байгаа байхгүй нэг нь 41%. За өндөр тоогоос энэ бол гайхалтай өндөр. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бол миний борлуулалтыг дэмжих нэг хэрэгсэл гэж ихэнх нь харж чадчихна гэсэн үг байхгүй. Тэр талаас нь худалдаа эрхлэгчдэд бол наа худалдаа эрхлэгчд их зөв харж байна тийм ээ. Тэгэхээр маш зөв харж байна. Өсөх тенденц. Тийм. Тийм. За нэгэнт худалдаа эрхэлж байгаа хүмүүс энэ онлайн миний борлуулалтыг дэмжих сувг гэж ингээд зөв харж байгаа тохиолдолд одоо худалдаа эрхлэгчд маань өөрсдөө худалдан авагчдыгаа энэ онлайн худалдааны зах зээлд худалдаа авагчдыг одоо нөгөө соёлын үр тарьж сургахад бас том аппарат бүрдэж байна гэж харагддаг байхгүй тийм. Тэгэхээр нөгөө л нэг том агуулгаар нь ярих юм бол Монгол улс одоо нөгөө барууны орны дайнд хүртлээ худалдааны салбар нь хөгжөхөд том нөлөө үзүүлэх нэг одоо составын гол бүрэлдэхүүн бол ялтаж байхгүй. Энэ онлайн худалдаанд оролцогч энэ дэлгүүрүүд худалдаа эрхлэгчд гэж харах гэдэг. Надад бол ер нь энэ нэвтрүүлгээр бол маш сайхан тийм итгэл төрж ийн л да. Ер нь бид яхахлаар бусдаас хоцорж явах хэрэгтэй гэж. Хөгжингүй ертөнц өнөөдөр энэ соёл чинь одоо ингээд бүр нутагшаа савшаад юу болсон. Бид нэг дандаа нэг жоохон хоцорж явдаг тийм. Гэхдээ одоо нэг үг үз хизээч биш хожигдоод хэлсэн ч одоо бурдах юм байхгүй. Та нар маань их гоё юм хийж байгаа, эхэлж байгаа юм байна. Эхэлж байгаа л гэж ярил л дээ тоонууд чинь те өнөөдөр нөгөө эхэндээ ингээд иймэрхүү тоонууд чинь нөгөө нэг тенденц би түрүү ярьлаа. Ер нь бол хүн төрөлхтөн энэрүүл явж байгаа. Одоо тэгээ IT ухаантай бол маш одоо холбоотой гэж би ойлгож байна. Өөрөө математик сонирхдаг энэ IT интернет бол маш чухал баг.
тийм ээ. Энэ платформыг одоо хийхэд. Тэгэхээр тэр IT-г эзэмших, бүрэн эзэмших соёл бас энийгээ дагаад шаардлагадж эхэлнэ. Тийм ээ. Надад бол тэгж л бодогдоод байна л да. Тэглэгөө яг хоо энэ харахад худалдааны бизнес юм шиг боловч цаана цэвэр одоо технологи суурь. Цэвэр технологи дээр суурьсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр IT-ийн баг хүчрхэг байх хэрэгтэй. IT-ийн багийг маш чамбаа зохион байгуулах хэрэгтэй. Хүчрхэг байна гэдэг нь өөрөө IT-ийн компани шиг байж болохгүй гэж бас л гэдэг. IT-ийн компаниудаа өрсөлдөгч байж болохгүй гэж. Тийм ээ. Өөрийнхөө яг энэ хийсэн зүйлийг, өөрийнхөө энэ зүйлийг ингээ өдөр тутмын ажлыг хариуцаад хөгжүүлээд явах, нөгөө идея санаагаа гаргах, тэр хүрээн дээр илүү одоо яг дотоод IT-ийн баг хүчтэй байх хэрэгтэй гэж байна. Тэрнээс биш нэмж өргөжүүлж хийх, шинээр бий болгох, тэр платформ дээр хосолсон одоо босон системүүдийг холбох, нэмэх гэдэг ч юм уу. Цэвэр одоо IT-ийн компани, IT-ийн том багийн хийх ажлыг болвол өөрсдөө нухад авах биш. Яг л IT-ийн компанид нь даатгах байх хэрэгтэй гэж. Энэ ганцхан IT дээр биш. Ер нь аливаа бизнес дээр тийм гэж байгаа бол аль хэдийн хүний, аль хэдийн мэрэгсэн баг хамт олонны хийгээ сурцсан ажлыг өөрөө бүгдийг хийх гэж ноцолдоод авах хэрэггүй гэж байна. Нэг зохиогдсон зүйлийг бол дандаа ингээ бусдаа хамтраад тийм ээ, бусдаа хамтраад бусдаар хийлгүүлээд бусдыг үнэлээд явах хэрэгтэй тийм. Тэгэхгүй энэ хийцэн юм чинь би ч гэсэн яга хийж болдог. Би өөрөө хийнэ гэдэг тэр хандлагаар хандаж болохгүй гэж үздэг. Тийм байх. Тэгжээж эн чинь бас агуулгаараа тийм ээ. Салбар болгоно нэг иймэрхүү хандлагатай яваад байх юм бол хийж чаддаг хүмүүс нь хийж чаддаг ажлаа хийн. Тэр салбар ч гэсэн ажлын байртай болно, ажлын захиалгатай болно тийм ээ. Тэгэхээр нэг бизнес бий болно гэдэг чинь тэр бизнесийг дагаж өөр бизнесүүд ажилтаа болно, өөр бизнесүүд шинээр цэцэглэх ч юм уу тийм боломжуудыг үүсгэх юм болов уу гэж хардсан шүү дээ тийм. Окей. За ингээд битэрийн ярилцах цаг маань ерөнхийдөө өндөрлөлт тийшээ хандж байна. Энэ бол асар өргөн хүрээтэй ийм платформ гэдгийг бол ерөнхийдөө наацхийн ойлголтыг бол авч байна. Намайг дагаад бас олон үзэгч олон энийг бас ерөнхийдөө нэг тийм ихний би мэддэг улсууд зөндөө байгаа юм тийм. Энэ соёлыг эзэмших хүмүүс зөндөө л байгаа. Гэхдээ эзэмшээгүй ард олон бас зөндөө шүү дээ. Тэгэхээр битэрийн ярилцлагаар бол одоо алтан гэрэл захирал маань ерөнхийдөө их тийм наацах юмнуудыг ярьлаа. Энэ бол маш гүнзгийрүүл маш гүнзгий математик хэдрэл нь орчвол бүр хэцүү юм байна. Тэгэхээр бид нь тийм популярны хэлбэршүүлсэн хэлбэрээр ярилцах гэж үзлээ л дээ. Тэгээд би хувьдаа маш их ийм шин соёл бий болж байгаа гэдгийг соёл кафе нэвтрүүлэг хийдгээр бол маш их олон нээлтүүд олж сонслоо. Тэгээд магадгүй хоёулаа нэг жилийн дараа дахиад энэ кафед уулзаад ярихад шаардлагатай тоонууд яригдана гэж би итгэж байна тийм ээ. Тэгээд манай одоо урилгыг хүлээж авч ингээд миний сонирхсон нөгөө диван дээр өвтөж байгаа нөхрөл сонирхоод байна шүү дээ. Энэ одоо тийм наацхийн асуултуудад тодорхой хариулсан өөрчлөлт маш их баярлалаа. Тэгээд танаа энэ чинь бизнес юм да, соёл юм да. Тэгээд энийг соёлыг түгээх, энэ бизнесээ хөгжүүлэх энэ үйл ажиллагаанд улам их амжилт гаргаарай гэж хүсье. За их баярлалаа танд. Би ч одоо нэг тийм соёл суудсан ч юм биш л дээ. Бас тал адилхан энэ соёлд бас хамтдаа суралцаал явж байгаа нэг юм байна. Энэ төгсгөлийн энэ нүгийг хариулт байдлаар бас жижигхэн юм ярил цаг хугацаа амжих бол нэгэнт соёл гэдээ ярьж байгаа учраас соёлтой холбоотой нэг сэдвээр үргэлжлүүлээд ярихад манай дээр одоо нөгөө энэ соёл орж ирээгүй учраас бид бүгдийн мэддэг нэг зүйл бас санагдаад байна. Хэлчмаар санагдаад. Үн тогтоох тий одоо үн гэл нэг асуудал байдаг тий. Үн тогтоохтой холбоотой. Тэгтэл олон улсад бол хаач явсан омны үн гэл нэг юм байдаг тий. Таад ингээл одоо арганы орон борнуудаар ингээл явж байхад нэг бараа бүтээгдэхүүн ингээл хаач явсан үн нь адилхан байгаад байдаг тий.
За энд нэг тэд байна. Ийшээ очиод үзчихээ тэднийд нэг хямдхан байж магадгүй гэж очихоор адилхан байгаад байдаг юм хвчлээ. Тэгэхээр энэ үн оомны байлгаад байгаа, үнийг адилхан байлгаад байгаа энэ асуудал чинь соёл юм билээ л дээ. Яаж юм байлгадаг вэ? Энэ чинь соёл. Энэ соёлыг дагаад ямар нөлөө байдгүй, урт хугацаанд аль талдаа бүр ашигтай байдаг энэ төр гэдэг агуулгаар энэ үнийг оомны байлгадаг чинь соёл болоод хэвшсэн байна. Тэгэхгүй манад энэ одоо л дөнгөж ингээд соёл болоод хөвшөөл ингээд явж байна. Энэ нөгөө хөвшөөгүйгээс болоод үн тогтоох дээр дэлгүүрүүд ийм асуудал гарч байгаа. Соёлын зөрүүл гэж хэлэх гэдэг. Дэлгүүр дээр нь өөрийнх нь физик дэлгүүр дээр 100,000 төгрөгийн үнэтэй ингээд бараа байж. Онлайн дэлгүүртэй хамтарч ажиллахдаа энийг та нар би надад 100,000-аар тооцооё. Та нар 100,000 дээр нэмээд хэдэн төгрөгөөр зарах нь та нарын асуудал гэж. За. Тэгэхээр энэ соёлын ялгаа гэж хэлэх гээд байхгүй юу? Энэ байж болохгүй. Тэгэхээр наад захын үн тогтоохоос өксүүлээд иймэрхүү зүйлийн соёл бид нэр суралцах хэрэгтэй байлээ. Хамтдаа суралцаа яваад байгаа шалтгаан гэдэг иймэрхүү зүйлийг хэлээд. Магадгүй төрүүлж мэдснээр бусдаа хуваалцах тийм ийм байд юм байл шүү гэж одоо бусдыгаа хамт энэ бизнест оролцогч талуудаа уриалах, сургах тийм иймэрхүү замаар л одоо замж явж байгаа л хүн гэж хэлэхгүй бол та бас соёл суудсан гэдэг талаар нь хэлж болохгүй гэж. За. За баярлалаа. Танд бас амжилт хүсье. Танай нэвтрүүлгийн банк тоолонд ажлын амжилт хүсье. За. Баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ бид олон жилийн ёсоор нэвтрүүлгийнхаа төгсөлд хөгжмийн номер үзүүлдэг юм боломжтой. Би өнөөдрийн хувьд дуучин Хишиг жаргалын нэгэн дууг сонирхуулъя гэж бодож байна. Хишиг жаргал бол одоо миний шавнырын нэг тэгээд маш авьяастай юм маш дончтой дуулдаг Хишгэ гэж одоо та бүхэн бас таньж аваа. Тэгээд Хишгэгийн маань нэгэн бидний хамтарсан уран бүтээлээс та бүхэнд өнөөдөр сонирхуулъя гэж бодлоо. 100 цаг болж байна. Би нэг зуны дурлал гэж нэг дуу зохиосон байдаг. Уруулын будаг хамтарч дуулж байсан. Энэ дууг маань Хишгэ өөрийн хэлбэр маягаар шинээр дуулсан ийм хувилбар байдаг. Миний одоо зохиосон үг ая зохиосон зуны дурлал дууг Хишгэ маань дуулсан энэ клипээр өнөөдрийн нэвтрүүлгээ төгсгөё. Дараа уулзтлаа. Баяртай. Бид хоёр тэгсэн захлаа шиг ижсэн. Тэгэр дүүрэн цэцэгсийг замын талаас түжүүг болсон. Түмэн гэрлэр чимсэн шүний хот
Нартай чи минь намайг үтлээ Харахгүй үдэн дундаа сүмийн гэртээ Хайрын хотод сурхаа